LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Эрхэм мөндөд сонсогчдоо LGBT төвийн залуучуудаас санаачлан хэрэгжүүлж Mongolian Queer podcast-ийн маань ээлж дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Би хөтлөгч АГ байна. Өнөөдөр надтай хамт хөтлөгч Лабел хөтлөх болно. За маань өнөөдрийн болонгаар маань UB Comedy Амра за мөн LGBT төвийн залуучуудын хөтөлбөрийн менежер Кена бас бидэнтэй цуг байна. За сайн байцгаана уу. За Кена өнөөдөр бид нар ямар сэдвээр ярих лээ? За ер нь бол нөгөө нэг LGBT хүмүүсийг чинь амар комментэр те сошиал манайхан чи ямар том билээ те амар муулдсан штэ тэднийг юу гэсэн яриад бид хэдтэй чөлөөт байдлаар тэр хүмүүс хариу үйлдэл үзүүлээл гэж ярьсан. Амраг маань хүмүүс нөгөө UB Comedy хийдэг гэдгээр нь таньдаг бас хүний эрхийн активистчүүд ээ. Бис өөрийгөө бусдад танилцуулвал. Би ч одоо 2000 хэдэн оноос лээ 6 илүү 7 оноос хойш хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа болоо. Тэгээ яг LGBT хүмүүстэй болохоор 2008 онд яг холбогдчихсэн. Тэгээ одоо бол бүр тэр үе өнөөдөр хоёр бол бүр тэнгэр газар шиг ялгаатай тий. Тухайн үеийн нөгөө LGBT пари тий өнөөдрийн LGBT пари тэгээ өнөөдрийн LGBT эрхийн тухай дуурч байгаа ярьж байгаа тухайн үед байсан хэдрэл бүр тэнгэр газар шиг ялгаатай болсон. Тэгээд би бол бас айгүй баярлж явдیں۔ Монголд бол амар хурдан өөрчлөгдөж байгаа. Хүмүүс бол айгүй тийм нааштай эргэр хүлээж авдаг болсон. Гэхдээ мэдээж бүхэл орнд байдаг асуудлууд байгаа. Тэгээ сая ярьлаа шүү дээ комент момент гэдэг тий. Би бол зүгээр би ярмаарчгүй тийм. Зүгээр I don't give a shit гэдэг шүү дээ. Би бүр баасаач өмөргүй. Зүгээр тэр гаруудыг зүгээр хайсан тэр тий. Бидний бол угаасаа өөрчлөгдөхгүй ч юм уу. Бүр эсвэл магадгүй зарим бүр юу захиалгатай ч юм уу эсвэл бүр албаар тэгж бичдэг юм ч байгаа шүү дээ. Тэгээ тийм хүмүүсийг тоох тусан тийм хүмүүст аваад тийм гаруудыг бол зүгээр хайцсан. Айгу олон жил нөгөө LGBT хүмүүсийн эрхийн талаар бас дуу хоолой өргөд эхэлсэн байна шүү дээ. Хүмүүсийн хандлага ерөн хэрэг танд ерөн хэрэгтэй арилж байна. Анх бол бүр амар хэцүү байдаг гэсэн. Одоо тэгэл нөгөө LGBT эрх гэж ярьж чаддгүй шүү дээ. Анх ч нөгөө залуус эрүүл мэнд тэгэл хамтдаа гэд хоёр төв байдаг гэсэн. Хоёулаа илүү нөгөө дохын эсрэг үйл ажиллагаа явуулдаг те. Дандаа нэг тиймэрхүү тэгэл нөгөө санхүүжүүлдэг байгууллагууд нь дандаа дохын эсрэг санхүүжүүлдэг те. Тэгээд анх ч LGBT эрхмэлт гэж ярихлаар одоохондоо монголчууд хүлээж авахгүй байхгүй тэргээл те. Ер нь бол хүлээж авахгүй тэгээд хүлээгэл авдаг те. Тэгээд тэр байгууллагууд тэгээд сүүлд нь бол одоо LGBT төвөд байгуулагдсан те. Тэгээд энэ байгууллагууд бөөнөрөө хамтраад бас аягүй лаг явж байгаа. Тэгээд би бол анханд нь ихэндээ ингээд аягүй идэвхтэй орцдог гэж байгаа. Тэртээ түр ингээд LGBT хүмүүс өөрсдийнхөө сайн дураар ингээд энэ үйл ажиллагаанд төвчтэй ороод ирж байгаа учраас би илүү өөр чиглэл рүү ингээд зүйлүүд явсан. Гэхдээ мэдээж одоо чинь LGBT Pride Day-ийнхаа чагсаалд бол заавал оролцдог тий. Янз бүрийн асуудал гарч ирээд янз бүрийн одоо Twitter дээр хилцүүлэг явуулаа гэсэн тэрэнд заавал оролцоод ингээд LGBT гэдэг чинь ийм байдаг, тийм байдаг гэж яриад ингээд хүмүүс тайлбарлаад өгдөг тийм байна. Одоо жишээ нь Pride-аар бол яг ингээд алхаад ирэнгүүт нөгөө UB Comedy Амраач нөгөө гомо юм бэ. Тэгээд Би яа тэгэл ярьж ихэж байгаа юм. Тэгэл ярьж байгаа. Тэгээ бас нөгөө нэг эн тентхийн тавьсан одоо нөгөө Pride-ийн талаар тавьсан сайтуудын одоо нэг жишээ нь гарчиг нь буруу байдаг ч юм уу те. Chicago-д Pride-ийн параданд оролцлоо. Тэгсэн чинь бүр тэр чинь амар юм болт юм байна. Хот даяараа нөгөө нэг ийм чүгэмжил амар явж шүү дээ. Хүүхдүүд яваад байна те. Насан туршаагүй хүүхдүүдийг явуулаад ингээд. Тэгээ тэр хүмүүс нөгөө яг тэрийг бичиж байгаа хүмүүс чинь амар dirty mindтэй хүмүүс баг. Шууд сексээр үлээж аваад байгаа юм. Чи метр 60 хүрэх үү? Шууд эднэр бөөнөрөө яг секс гэж байна. Энэ хүүхдүүдтэй бөөнөрөө секс гэж бодоод байгаа. Бисаа Chicago-д очиж чинь ингээд нөгөө тэр heterо байна юу вэ хамаагүй гэр бүлэрээ тэр зүйл болчихсон. Бүр ингээд 2-3 настай 2-3 хүүхдээ барьцсан. Тэгээ бүгдээр нь ингээд rainbow flag гэдэг зүйлгээд нэг тугмаг бариулсан хүүхд мөгтэй ингээд будаж барьсан гэр бүлээр оролцож байгаа байхгүй тэр үйл ажиллагаанд. Тэгээд ингээд тэрэнд бол 3 нас одоо 8 нас бүр 8 ч биш 3 2 2 бүр үлгийтэй жоох хүүхдээс ахуулаад
бүр хөгшин 80 хүртэлх насны хүмүүс бүгд орж байна. Тэгээд ингээ бүр ингээд хүмүүс нь багтахгүй жигцэлдээд тэр бол бүр ингээд амар том ивент болж байна. Тэгээд тэр жигсаалд нь хийн орж ирсэн чинь бүх намын улс төрчид орж байна. Чикаго хотын одоо дарагт нэр дэвшиж байгаа ч юм уу те. Бүх намын төлөөллүүд байна. Бүх төрийн байгууллагууд байж байна те. Одоо жишээ нь цагдаагийн одоо Чикагогийн цагдаагийн департамент тэгээд дээрээс нь Чикагогийн одоо CEA гэдэг юм те. Ой манай охин ирсэн байгаа. Ой яаш юм аа. За би хатаад гоё ярьж байгаа. Тийм харин манайхан ч амар бас хүүхдүүдээ өсвөр насныхнаа ялгарлан гадуурхаад идэх тэр бас ингээд дурлах ирэхгүй юу бас өөрсдийн үйл бодлоо илэрхийлэх ирэхгүй юу гэдэг ирэхгүй гэж байгаа юм шиг тэгж байгаа байхгүй юу. Тэгэхдээ одоо юу гэдэг straight cisgender хүмүүс 13 саяда үерхээл явж илээдэг эхнэр нөхөртөө олно гэдгээ гэр бүлийнхэндээ хэлээл явж идэг. Тэгсэн чи яг эсрэгээрээ LGBT өсвөр насныхан бас өөрсдөө хайраа илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Энэ жилийн Pride-д хэр олон хүүхдүүд оролцсон бэ? Хэр олон насан турш хүүхдүүд оролцсон бэ? Айгу тийм жоохон хүүхдүүд бас хийж аваад дагаад түрээд гисэн баг шиг байсан. Тийм яасан штэ хүүхдүүдэд дагуулж явсан эцэг их байсан өмнөх жил ч гэсэн 3 настай хүүхдтэйгээ жигсэн хүн байсан. Тэр чинь би бол айгу зүйл хийж бод. Би ч гэсэн охиноо одоо манай охин арай жоохон байна. 3-4 үрэлхэн гэдэг би бол нэг жил болгонд оролцсон юм жоохон ч гэсэн гоё бодож ирээд хүүхэд оролцох гэдэг чинь айгүй чухал юм байна. Ягаад тэгэхээр хүүхэд чинь багаасаа бусдыг хүлээн зөвшөөрөх гэдэг тэр ойлголт тийм. Хүмүүс ч олон янзаар би бинийгээ хайрладаг юм байна гэдгийг ойлгох юм. Тийм учраас энэ Америкт тийм энэ параны орнууд хүүхдүүдтэйгээ хамт яваад тийм багаас нь өөр хүмүүсийг хүлээн зөвшөөрөд тийм бусад хүмүүс өөр байд чамаас өөр одоо хар арьстай байдаг тийм Аз царайтай байдаг эсвэл өөр дууралдаг гэдгийг хүүхдтэй багаас нь тэр нөгөө ийм янз бүрийн активитинуудад оролцуулж ойлгуул тийм. Манайхан бол тэр шууд хоорондоо секст гэж хэлж байна. Хамгийн тэнэг гей гэдэг нь одоо гей гэлдэг нь шүү дээ. Би одоо гей гэлдэг нь яаж секст чи хөгтг юм уу яа тийм гэдэг ч юм уу тий дандаа нэг ийм тэнэг байдлаар хүлээж авдаг нэг юм өөрсдийнх нь нөгөө юм юун толгоон дандаа юмыг тэгж буруугаар хүлээж авдаг тий тэр нь л гай байхгүй. Тэгээд бас нөгөө нэг гөөгөөцөг юм нэг юм хэлэх гэсэн байна л да. Бэлгийн цөөх хүмүүс эрхийн төлөө жигсахж байна гэдэг нэг нийтлэл байна л да. 2018 болох нэ гэдэг. Тэгэхээр доотлолт нь агиох комментууд нь гөөгөөцөг юмэнд гей сэтгүүлчтэй болсон юм байна. Гөөгөөцөг юмэнд гейүүд ажилд юм байна гэдэг юм уу те. LGBT хүмүүс ажилд юм байна гэдэг. Энэ хүмүүс заавал энэ талаар бичих хэрэгтэй байд юм уу? Гей байгаад байгаа юм уу? Оо харин тийм манайч нөгөө LGBT эрхийг дэмжихээрээ заавал LGBT байдаг ч юм уу тийм ойлголттой яваад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө талын бол ер нь сэтгүүлч чинь нийгмийн соён гэгэрүүлэх ёстой шүү дээ. Айгүй том тийм хүчтэй хүмүүс байгаа. Тэгэхээр би л уулын тэр эдийг амар баярлж байгаа. Нэг ч гэсэн бас нийгэмдээ хөрөнгө оруулалт хийж тэр эдийг соён гэгэрүүлэх. Бас нэг юм баг би яг ингэж ажиллаад идэх байхгүй ингэж ер нь яг LGBT ч гэлтгүй ер нь энэ хүний бэлгийн эрхтэй холбоотой асуудал юм шиг байна. Заавал одоо ингээл заавал LGBT ч юм уу гэхгүйгээр ер нь хүн гэдэг амьтан ч өөрөө ингээд нэг байгалийн биологийн амьтан тий. Тэгээд бас нэг ийм ингээл хүмүүс нэг байнга нэг маргаа явдаг штеп. Энд чи олдмол гэснээр зарим нь үгүй юм чин байгалийн хэтэргэл тий. Ер нь олдмол байсан ч ер нь яадаг тийм штеп. Хоёр хүн хоорондоо насан турш хүн хоорондоо тохиролцоод лаага идэн үү луугангаа идэн үү чамд юм ямар хамаатай тийм үү. Тэрийг л бол одоо жишээлбэл heteroflexible гэж ойлголт байдаг л та. Heterosexual тэгсэн мөртлөө тодорхой одоо жишээлбэл нэг хүн дээр ч юм уу яг нэг хүн дээр яг тэр хүн эрэгтэй хүн татдаг ч юм уу эрэгтэй хүн гэх мэт чинь эсвэл нөгөө юу гэдэг асуудал байгаа шүү дээ. Одоо жишээлбэл sexual orientation-ээс гадна sexual behavior гэж ойлголт байгаа шүү дээ. Бэлгийн зан үйл гэдэг тийм. Тэгээд тийч чин одоо гей биш мөртлөө тэгээд тодорхой нөхцөл байдалд ороод хүн ингээд ижил хүүснийхэн бэлгийн харилцаанд одоо зөвхөн биологийн хэрэгцээг хангахад орж байгаа байхгүй тийм. Тэгэхээр нэг л юмыг айгүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөөсөө янз бүрийн хүмүүсийг янз бүрийн тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй байна уу те трансгендер байна уу хар байна уу цагаан арстан байна уу те хятад байна уу монгол байна уу хүнийг өөрөөр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх л ёстой. Тэр л агуулж. Сүүлийн үед бас нэг гараад байгаа юм
зарим нэг охтууд одоо жоохон ингээд жишээлбэл нэг хүн бэлгийн дур ус өндөртөө хүн байж болно үстэй. Олон хүнтэй секс дуртай тий. Тэгсэн чинь тэр хүнийг ингээд ялуулсан гадаг бол энэ бол моож энэ бол банзал охин гэдэг юм тий. Тий яг гих мэт чинь эн чинь ямар ч ялгаагүй байхгүй. Тэгэхээр хүмүүсийн өөр байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүн чамд гай болоогүй л бол хүмүүсийн өөр байдлыг хүлээн зөвшөөр. Тэр хүн ирлий зүйн үү, хурлий зүйн үү, LGBT байна уу, юу вэ? Тэрнээс нь үл хамааран тий. Тэр нөө монголчууд эрэгтэй эмэгтэй хүн дээр янз янзаар хүлээж байгаа юм шиг байна л да. Жишээлбэл нэг эрэгтэй хүн 2 3 эмэгтэй хүнтэй харьцдаг байгаа. Жинхэнэ эрх хүн те. Йоо өстө чадчихээн. Манай найзууд өстө лаг маг гээл те. Тэгэл нэг эрэгтэй хүнтэй харьцажснаас салаад харьцаад дуусчихаа штэ. Тэгээ өөр эмэгтэйтэй харьцаад өөр залуутай харьцаад өө өстө явдалтай банзал бараг л нөө яхан байдлаар хэлдэг ч юм уу те. Тиймэрхүү асуудал байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дээр монголчуудыг үсэнэ хандаад шүү байгаа. Оо харин чи одоо тийм нөгөө LGBT хүмүүс төр ихээр одоо бүр завхай үрждэггүй юу лээ. Одоо нөгөө хүн амын бодлогонд нөлөөлөөд байна. Хүн амын цөөлөө баг хүн амын цөөлөөд байна. LGBT байснараа хамгийн инээдсэн юу лээ бараг л Монголыг устгах юу лээ. Баг бодлого гадаадын бодлого нөгөө Pride Week-ээр ч гадаад хүмүүс амар хичгэлж байгаа. Тэрийн удаа ингээ гадаадын бодлого яваад байна. Тиймэрхүү хүмүүсийн яриаг үл юусээ тоо тийм юм ярьж байгаа хүмүүс зүгээр тэгэхгүй бол тэгээд тэр балаа мангар юм ярьсан болгоныг хүлээж аваад эмзэглээд ивэл энэ уусаа нас хүрчихгүй тийм мангар хүмүүс үгүйсээ өөрчлөн ч гэж байхгүй. Өөрсдийнхөө гоё ингээд юмнуудаа тэгээд нэг юм байт юм лээ. Хүн одоо энэ чи үзий ядал таанаас төрдөг гэхээр айдсаас төрд юм. Айдс хаанаас төрдөг гэхээр хүний мэдлэггүй байдлаас бий болдог. Хүн ингээд мэдхгүй юмнаас дандаа айдаг. Тэгэхээр хамгийн гол нь хүмүүсийг сайн мэдээлжүүлээд мэдлэгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс чинь энэ чи ийм л юм байсан юм биш тэгээд айхаа болно гэж үзий ядах болно гэсэн. Тэгэхээр хүн дандаа одоо жишээлбэл ингээд Монголд байгаа ингээд үзий ядалтын сэтгэлгээнүүд дандаа л айдсаас бий болж байгаа. Айдс нь дандаа мэдлэггүй байдлаас тийм. Одоо манайхан чинь ингээд Монгол хүмүүс амар их урагшаага явуулж шүү дээ. Хятад руу. Манайхан чинь амар хятадуудыг үзий яддаг гэсэн чинь одоо тэр хятад сурдаг хүмүүс бол нөгөө хүмүүсийн дунд амьдраад нөгөөдөл чинь Монголын тухай баг мэддэг ч юм мэддэг болгож байгаа хүмүүс. I'm from Mongolia ямар Монгол вэ? Өө ийм Монгол байдаг баг хятадаас өөр юм мэдэхгүй тийм хүмүүс амар их. Тэг гих мэдчихлээ. LGBT хүмүүс гээд айгаад үзий ядаад идэг. Тэгээд яг тэр хүмүүстэй найзтай нөхөрлөд явгоцаа эн чинь секстигээ дайраад идэг хүмүүс ямар ч үсэн биш юм бэ гэдгийг ойлгож байна. Тэгээ бүр нэгэд бол яг тэгж ойлгож байгаа ш. За гей за энэ яг надтай секс гэж бодож байгаа юм хамгийн түрүүнд. Тийм учраас айж өрөөл хачаач мангар өвлүүд гаргадаг шин байна. ингээ мэдхийг хүсгүй хүмүүс бас байна шүү. Ингээ та ингээд уншаач ингээд ийм байждаг юм лай. мэдгүй байгаа юм л та. Тэгээд манай тэр UB comedy моментыг дооч гэсэн юм зөндөө тийм манайс тоодгүй шүү дээ. Та нар бараг хараад ирлээ хүүхдүүд садар самуу зурчлаа эсвэл гэсэн шүдээр нэлээд шүү дээ манайс ч юм уу тийм нэг амраа болмоо тийм малын гэж. Тэгэхээр яг энэ комментуудыг уншаад одоо нөгөө нэг жигнэсээ LGBT өсөр үеийн амар сэтгэлийн дарамтанд орж байгаа нэг талаараа. За мөн бас яг энэ Pride Week-ээр алхсан одоо straight хүнийх активист хүмүүс байгаа штэ тий. Тэнгууд одоо энэ хүмүүсийн юм хандлагаас болоод бас дараа жил бас алахгүй байх ч юм уу тий. Ерөөхдөө бол нөгөө угаасаа эмзэг бүлгийнхэн ийм юмнаас л айчдаг л та. Тэрнээс ч одоо маний чиг гаруудад тоохгүй штэ. Одоо тий нэгэнд нээлттэй амьдарч байгаа хүний эрхийн активист энэ төрөдөг болохоор бими болж тоохгүй байгаа. Гэхдээ яалтчгүй яг ингээл нийгэмд өөрийгөө илэрхийлж байгаа, жоохон нуугдмал байгаа, эргэлдэж байгаа хүмүүс нь айгүй айчдаг юм бэл ингээд яана энэ нийгэм чи ямар амар юм бэ? Би ингээл ком аут хийнгууд намайг бараг ирээч шууд боцчих юм биш үү гэж шууд бодоод идэв. Би бас амар айсан. Энэ яг хүн ногоос тоо. Тэгээд бодсон юм байна. Шот өө амар урд явчихсан ногоос тоо хүн гэл. Нөгөө Pride-аар алхсан хүмүүсийн зургийг харсан чинь дандаа ингээд өснөд нь өөр өнгөтэй. Хоёр LGBT хүмүүс дандаа өс өөр өнгөтэй шүү дээ. Тийм үсээ тайрмал олгоод бодонгууд LGBT. Ялангуяа октод үсээ багсангууд
Tomboy. Тийм жишээ нь одоо өвтөг амд ингээд дэлгүүр тавьсан хоёр охин яах вэ? Тэгээл хөтөлцөөл хайраа маараа гэл нэгээ дуудаад тэгсэн чинь үгүй хайраа гинүү гэл надаас асууж байгаа. Тэгмээд нь үгүй яах вэ? Тэгээл тийм л болсон чи чамааг одоо үсээ ингээд жижиг болгохоор чамааг тийм ингэж бодож би дотроо. Яа, тэгсэн шүү дээ. Яг уу ийм юм шүү юм аа. Одоо ингээд би ингээд 2008 оноос хойш ингээд явах чи ингээд нөгөө яг тэр урд нь байдаг хүмүүс гэж мөсийг хагалж явдаг. Одоо яг нөгөө мөс хагалдаг том онгоцтой адилхан байхгүй тийм. Мөсийг хагалаад тэр чинь бол хамгийн хэцүү байж шүү дээ. Тэр бол хамгийн их нөгөө зориг төвчээ шаарддаг. Ер нь хизээч нийгэмдэр одоо юм ховсгал ч юм уу тийм. Эсвэл бол ийм нөгөө нийгмийн сэтгэлийг өөрчлөх бол хизээч тийм амархан байгаа. Ер нь хизээч зөвхөн LGBT ч асуудал дээр биш. Бусад бүх ер нь асуудал дээр одоо чинь Махатма Ганди ч юм уу тийм. Эсвэл хүний эрхийн аягүй бол Мартин Лютер Кинг ч юм уу зүгээр шууд хүчил байгаа байхгүй эцсийн. Тэгэхээр хэрвээ чи нийгмийн өөрчлөлт гэж бодож байгаа бол бити ерөөсөө айгаад байгаа шаардлага. Хэрвээ чи айж ивэл чи ямар ч байсан тэгвэл ямар ч байсан уртлын фронтын хүн биш байна л гэж байна. Гэхдээ миний бодлоор уртлын фронтын хүн байх нь хамгийн гоё юм шиг санагдав. Яг чиний нүдэн дээр хүмүүс өөрчлөгдөж байгааг харна те. Чиний нүдэн дээр чинь нийгэм өөрчлөгдөж байгааг харна. Чиний нүдэн дээр хүмүүс чамайг хүлээн зөвшөөрж байгааг харна. Тэр бол хамгийн гоё мэдрэмж. Айгаад булчираад суух бол хамгийн амархан зам л та. Тийч тэр бол хинч чаддсан шүү дээ. Чимээгүй байхыг хинч чаддсан шүү дээ. Харин яг тэр хамгийн хэцүү байх үед те. Яг чи ингээд өөрийгөө илэрхийлээд бусад хүмүүсийн өмнөөс дуурайд тэгээд явна гэдэг бол хамгийн хэцүү. Тэгээ бас дараа нь ингээ харахад чи нэрээ үлдээсэн байхгүй хамгийн сүүлд нь харахад. Яг хөө зүгээр бусад хүмүүстэй адилхан явж болно. Тэр бол бас л сайхан амьдрал. Гэхдээ чи үнэхээр нийгмийг өөрчлөе гэж бодож байгаа. Чиний зүрх сэтгэлд үнэхээр энэ нөгөө тэгээ энэ асуудлыг нэг дэвшүүлээд хүмүүс ингээ бусдыг ойлгодог болоосоо энэ нийгэм нэг тайхан болчихосоо тий. Бусад хүмүүс бас нэг ингээд нэг нэгнийхээ ойлгодог болчихосоо гэж бодох хүсч тэгээд ногоосоор Тэг би бол бас айгу аавар нь багчин л та тийм ингээд би ч одоо энэ охиныхоо төлөөд одоо юм жаа тий. Одоо тий ингээд миний охины ч гэсэн ирээдүйд тий ингээд тэр нийгмийн нийгмийнхээ үзэн яддаг тий би бинийгаа янз бүрээр нь хилж доромжилдог би бинийгаа хүчрхийлдэг тийм нийгэмд хүүхдээ амьдруулахыг би хүсэхгүй байгаа тий. Миний охины ирээдүйн амьдрах нийгэм хүмүүс би бинийгаа хүлээн зөвшөөрдөг тийм л нийгэм байгуулсан гэж бодчих тий. Бусад хүн би бинийгаа хүлээн зөвшөөрөөд би бинийхээ хайрыг хүлээн зөвшөөрдөг тий. Тийм миний охин ч гэсэн ирээдүйд мэдээж бусдаас хүн болгон бусдаас өөр шүү дээ. Мэдээж бусдаас өөр хүн болно. Тэгэхээр миний охин ч гэсэн ирээдүйд хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй л гэж би бодчих. Нөгөө нэг 2008 оноос одоо 10 жил болсон байл л хүний эрхийн төлөө байсан. 8 онд ч нөгөө хүний эрхийн төлөө дуурахаар л нөгөө LGBT хүний эрхийн төлөө дуурулж ястаг шууд гомол гэдэг үе шүү дээ тий. би ч хүүхдээсөө юугаар би л нэг тийж гомо гэж хэлчихээс айдвч нэг тийм яхад нэг хэлчихсэн гэж үү. Би ч нөгөө нэг ойрд аягүй LGBT-ийн арга хэмжээнд оролцоод байгаа. Тэгсэн чинь намайг чи гей юм уу? Тэнгуүтэ чиэс надад унах гээд байгаа юм уу? Гэхдээ амар билээ асуулттай болсон шүү. Гэхдээ тийм надад уралцсан надад унах гээг бол миний гей байна уу? Тэр стрейт байна уу? Тэр бай байна уу? Хинт хамаагаа байна тий. Өстө өөрөө уулзах гээд байгаа юм яах гээд байгаа л гэж асууж мөр санагдаад. Гэхдээ яг ойлгодгүй яагаад ингэж амар ялгаатай гэж хараад байдаг нь ерөөсөө ойлгодог байхгүй би. Тийм ерөөсөө ялгаагүй бид стрейт хүмүүс хэлдэг л за чи стрейт байла за нэг эмэгтэй хүн байла тий. Чиний хажууд ингэж эмэгтэй хүн тавиад тий. Чи энийг хайрлаа гэдгийг хүмүүс хайрлахгүй. Яг тэрэндээ адилхан найзуудыгаа ч гэсэн чи одоо эмэгтэй хүн сонирхоо болоо чи гэж бас бити хэлээ чи яг л адилхан шүү гэдгийг бас амар хэлтэлтэй. Тэгээд ер нь сайн юу яах гэж юм шүү. Хүмүүсийг сайн мэдээлжүүлэх шүү. Би ч нөгөө ингээл хүмүүс янз бүр ингээл автобус унаад ингээл одоо чи хөдөө гадаа явж байгаа чинь ингээл ярьж байгаа л нөгөө ой солонгоо молонгоо гэл ингээл нийгэмдэр болж байгаа асуудлаар ирнэ шүү. Тэгээд сонирхолтой сэдв юм шүү. шүү. Тэгэл нөгөө хүмүүс чинь ингээ хоон дээр гот би шууд нөгөө ингэж би бас миний бас тактик аягүй гоё тактик дээр тахгүй нөгөө зөвхөн нөгөө bisexual lesbian гэхгүй ер нь нөгөө би Википедиагаас ингээ уншиж чинь хүний sexual orientation чинь аягүй олон янз байгаа байхгүй тий asexual гэдэг. Тэнгүүд нь би ингээ эхний за эхлээд asexual гэж байгаа тий. Asexual гэдэг нь ямар ч бэлгийн дур устдаг юм гэж байгаа маа. Хоёрт нь hetero гэдэг эсрэг үүснээр. Гуравт нь homo гэдэг тий.
4-т нь bisexual гэдэг. За 5-т нь pansexual гэж байгаа. 6-т нь homosexual гэдэг. Тэгээд амар нэг том байж тээ. Ямар олон юм бэ тийм. Үгүй чи тэгээд тийм олон юм байж ч одоо чи тэгээд алийг гэдэг. Алийг болохгүй гэдэг байгаа юм. Жишээлбэл чи asexual хүнийг чи одоо яаж зодод чи хүн донтуулж чадахгүй шүү дээ чи гээд ингээд арай өөр чиглэлээр нэг хүмүүс тэгээд дээр нь трансгендер гэдэг чинь энэ sexual orientation шал өөр наа чи гендерийн тухай ойлголт. За тэгээд энэ дээрээс чинь нэмэгдээд одоо нөгөө хүний нөгөө одоо физиологтой холбоотой манин гэдэг асуудал гарч ирж байна. Тэгээд манин гэдэг чинь одоо хүн болгоо ихийн урагт байхдаа бүгдээрээ юм тэгээд өтрээтэй байж байгаа. Тэгээд энэ чинь ингээд зарим нь шодоо болоо зарим нь өтрөө болоод хувьд юм уу тэгээд Википедиагаас зураг мөрөн үзүүлдэг байхгүй би. Одоо ингээд энэ манин бол тавтагддаг юм аа тий. Одоо энэ жишээлүүд одоо ингээд ийм асуудал ингээд ийм манин энэ бол гейж биш трансгендер биш энэ бол манин хүн гэдэг. Яг нөгөө интерсекс гэж хэлээд олон улсын тий олон улсын интерсексуал hermaphrodite гэж нэрлэж байгаа тий. Гэх мэтчлэнгээр ингээд тайлбарлангууд нөгөө хүмүүс ч ойлгож байгаа. Гэх бүгдээр нэг хэсэг ингээд чимээгүй 2 минут хэрэгтэй чимээгүй болдог байхгүй. Тэр чинь хүн ингээд толгойдоо бодож байгаа гэсэн үг шүү дээ. Тэр чинь айгуу чухал хүнийг мэдээлж өгөх чинь амар. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Тийм зөвхөн гаднах махан биеийг бодоод идэг бид нар чинь бас нөгөө талаас нь нэг сүнслэг юм байгаад байна шүү дээ. Яг заавал сүнслэг нэг гаднахын нэг сэтгэл ч юм уу нэг дотор нэг амьтан юм байгаа шүү дээ. Тэр мэдрэмж нь ингээ өөрийг нь эмхтэй хүн гэж хэлээд хахад тийм нэг зүгээр л нэг гаднах хайрцаг энэ махан бие эрэхтэй байнгут зөвхөн махан биеэр нь шошоолоод би нэг тэгэж хэлсэн чи за миний дөө бөөмөтэй тэгээд тэр сүнс мөсөндөө идэж чи яваа гэж намайг хэлсэн шүү. Яа бүр Тэр монголч нэг айгуу шинжлэх ухаанд их дургүй юм шиг байгаа юм. Өгөн нэг манжин нэг хэсэг нөө манжин хурдтаалагдгаа байсан шүү дээ Монголд бүр. Яасан гэсэн чинь тийм манжин хор тавдар үсгдэг гинэ гэж хинж тэгээ гаргацсан. Тэгсэн чи бүгд баг хэрэглэхэ болоод одоо гэдэг манжин зүгээр хэрэглэж байгаа тийм. Тий. Хүмүүс ингээл нэг цуу яриа гаргаад тэрэндээ итгээл нэг манжингийн ирэл буураад. Жишээл бол одоо би номин ийм арт байлаа хэд ийм арт хортой банан зарж гинэ гэхэд бүгд номин руу явдаг ч юм уу тийм. Ямар ч тийм шинжлэх ухаан нөгөө нэг тийм нэг үнэн юмд итгэхэ болцсон хүмүүсийн цуу ярианд агай хитгээ яваад гэж байгаа юм. Тэгээ яг бас нэг ийм одоо ингээд сүүшлж бас л нэг 2007-8 оноос анх хайтамаа гэж гарч ирсэн. Тэг хүмүүс ингээд олон хурд тутасмаа бас амар санаатай болд юм. Одоо бол мэдгүй Twitter дээр чи анх чи ингээд юу ч тавьсан баг хүмүүс итгэдэг гэсэн чи одоо ч баргийн юмд чи үний мэрэ нөө удаа мэрэ зүйл үнэн гэ. Хүн чинь нэг тэгдэм биш үү? Хүн чинь нэг ингэж бүдэрч унжиж нэг те газраа харж явдаг бол хүн чинь нэг алдчихийж те дараа нь тэр алдаанаас сурдаг. Заавал нэг яс махаараа мэдэрчиж нэг ойлгох юм шүү. Тэгэл одоо бас ч гэж би юу н аюу тийм өөдрөг үзэлтэй юм шүү дээ. Хоёулаа адилхан юм бэ. Юу н аюу гоё болоод байгаа гэж боддог. Одоо нөгөө нэг Холливуудын аюу олон кинонууд идэв штэ. Жишээлбэл нөгөө сая нөгөө нэг сайтуудаас комент уншиж яхад л гэж л дээ. Холливуудын олон кинонууд орж ирснээс болоод Монголд LGBT хүмүүс ороод ирсэн юм байна. Ер нь тинейжерс нөөсрөө их юм чи Холливуудын кино аяг үздэг. Тэгээд үзээд ер нь эрэгтэй хүн татагдаад эмэгтэй хүн татагдаад байгаа юм байна гэдэг. LGBT төс нэг 7 хоног болгон нэг LGBT зэвтэй кино гаргаад байгаа. Энийг ямар зоригтой. Хүмүүс бас тэгж хардаад тах шиг байна тий. Тийм маань өөрснөрөө уруу татуулах гад байна. Энэ талаар кино яриулъя яаж байна. Кино хамын бодлогыг бас яах гэдэг юм шүүс дээ. За яг урлагаар дамжуулаад бид яг нөгөө нэг хүмүүст зөв ойлголт өгөх, зөв мэдээлэл өгөхийг амар хичээдэг. Одоо юу гэдэг урлагчин хүний сэтгэлд хамгийн ойр штэ. Театрын урлаг байна, хөгжмийн урлаг байна, дүрслэг урлаг байна гэл тээ. Тэгээ кино урлаг бол угаасаа яг орчин үед бол амар хүчтэй байгаа штэ. Тэгээд мэдээж кино урлагт LGBT сэдвтэй кино аюул чухал. Киноноос бас өөрийнхөө тусгалыг харж өөрийгөө нээдэг амар олон хүмүүс байгаа шүү дээ. Би бол угаасаа киноноос өөрийгөө нээсэн. Ингээд зурагт үзчихсэн чинь нэг тэр үед бисексуал эмэгтэйн тухай гараад эрэгтэй хүнтэй үерхэд, салчаад эмэгтэй хүнтэй үерхэд би бүр гайхаад тэр үед чинь бүр шоконд орчихсон шүү дээ. Яагаад гэж бодоод бүр юу болоод байгаа юм бол гээд шоконд ороод найзаасаа асуусан чинь
бисексуал гэдэг юм байдаг штэ гэд хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр ер нь бол кино урлагт LGBT хүмүүсийн тусгал айгүй чухал гэж үздэг би лав. Манайхаас бол яг Монгол хадмалтайгаар 7 нэг болгон кино гаргадаг. Тэгээ энэ циферблатд гаргадаг штэ. Эндээс бол би тэд ерөөсөө ашиг авдаггүй. Тэгээд тэр киног үзээд янз бүрийн LGBT хүмүүсийн тухай одоо түүхүүд те романтик ч ээж болно баримтат кино бас гаргадаг. Хаяа бол жоохон хүн сэдвтэй те ямар яг бодит амьдрал дээр гардаг хүн сэдвтэй кинонууд гардаг. Энэ бүхнийг үзээд бас хүмүүс чинь одоо өөрсдийгөө хараад юу гэдэг янз бүрийн юм бодно шүү дээ. Тэгээд зөвхөн LGBT хүмүүс ирж үздэггүй. Мэдээж straight cisgender хүмүүс бас ирж үздэг. Цэцэрлэгтэй бол одоо яг ингэж эргээд санахад мэдчихлээ ам л та тэрнээс ч одоо 15 16 хүртэл ямар ч мэдээлэлгүй хүлээгөө л явчихсан. Яг эргээ харсан чи цэцэрлэгтэй ингэж нэг охинтой айгүй сүрхийн найзууд би ч бүр амар нөгөөтөнтэй ингэж найзлдаг салж хатсшгүй гэж ярьдаг байлаа. Одоо гэхдээ цэцэрлэгт жоохон хил муутай исэн юм уу юу гэж ярьдаг үгүй. Дотроо бол тэгээд салж хахахгүй ухааны юм боддог. Бид хоёр чинь цуг ингээ хажуудаа унтна тоглоом нөгөөтөндөө зориулж авчирна бодоод ахад бүрэн хайр яваад байсан. Бүрэн хайр яваадсан байхгүй юу ч үрд гэж боддог байсан. Тэгээ нэг юу ч гэсэн одоо санахад 100 болцсон сүүлийн хичээл байсан юм шүү ингээд би бүр тэр охины хажууд амар гунигтай ингээ байгаадсан байхгүй юу. Яг дахиж уулзахгүй гэдгийг мэдээдсэн юм шүү. Амар чи байсан юм уу? Тэгээд яад чийсэн нэгдүгээр ангитаа бол санаж байгаагаар бол нөгөө ясима хичээл ороо идсэн чинь нэг амар хөөрхөн ороод ирсэн. Тэгээ би бүр харчаад за энэ охинтой л найз болох юмсан. За намайг тоох бах мах гэж амар боддог. Ер нь бол нөгөө охтуудтай аль болох ингээл контакт үүсгэх гээл найз байх гэж амар хичээдэг байсан. Тэгээд ер нь бол би чи одоо ч баг эрэхтэй найзгүй шүү дээ. Ерөөсөө би юу юм? Наа найзчлах гэдэг анзаах. Үгүй яг үгүй найзлалтай нэг тийм амар ингээл үе зайгүй найз бол байдгүй. Ерөөсөө эрэхтэй үнтэй нэг амар хамт баймэ гэж боддгоо байсан юм шүү. Тэгэл өсвөр насндаа бол яалтч үнийг охтуудыг хөөрхөн гэж хараад төгсөн байхгүй юу? Ингээл хөөрхөн яагаад хөвгүүд тоод хүн бол би л лав эрэхтэй байсан бол энэ охинтой л үерх байсан гэж амар боддог. Тэгээ би чинь тэрийгээ зүгээр найзуудыгаа дэмждэг охин л гэж бодож шүү дээ өөрийгөө. Тэгэл нөгөө томооны даалгаварт нь охтуудтай амар тусалж үслэн гэрт нь очиж давтлага өгнө бас би ч их амжиргаатай. Тэгж жагаад яг 15 16 таад бол за яадчихсэн юм. Би бол тийм амар хүчтэй дурлаагүй 10 жилдээ яадчихсэн нэг бэлгийн цөөнх хавцаал юм байна гэдэг бол мэдсэн. Тэгээд 18 хүртэл бол хичээлээ ёо гэдэг дарах хүүхд гэсэн юм уу 10 жилдээ. Тэгж байгаа 18 наснда анхныхаа дурлалыг яна би хэлмээргүй байна. Нэр мэрийн хийчих яах вэ? Тий яах вэ? Яна би хичээд байна. Нөгөөх нь орой хадгалах тий. Чи байсан юм уу? Ноо. За яаж гисэн яасан юм 16 таа. Гүнзгий дурлсан ба шүү дээ. Гүнзгий дурлсан зүүдэндээ дурлцсан юм аа. Зүүд чинь бас их чухал юм биш үү? 16 таа нэг зүүдэндээ нэг охинтой яваад байна. Тэгжээд нөгөө охин чинь үнсчихгүй юу? Миний зүүдэнд бэ тэгсэн чи энэ зүрх сэтгэл бүр ингээд амнаас гарах гад амар хүчтэй мэдрэмж ийсэн. Тэгэл би сэрчээл за энэ охиныг хүлээн. Хүлээсэн шүү дээ олдоогүй. Нэг юм. Тий зүүдэндээ анхны дурлалаа өгсөн гэж боддоо шүү дээ. Тэгэл яг 10 жилээ төгсөөл за одоо би ингээ оюутан болж байгаа. Миний амьдрал яг эхэлж байгаа гэж бодоод бүх найзуудтай ком аут хийсэн, LGBT төвлөөр ирсэн. Тэгээ тэрнээс хойш би айгүй гоо сэтгэл дүүрэн амьдэрсэн гэж бодсон шүү дээ өөрийгөө. Миний хувьд гэх юм бол би ч яг л адилхан яг өөрийгөө тэр үедээ мэдгүй л байсан болохоос яг нэг 6 7 дахь хамгийн анхны анаага үнсээд ингээд хичээл үнсэж байгаа юм. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Жоо үнсээд яаж үзчихсэн бүүмэд тэгээд яг ингээд үнсээл тэгээд ингээд охтуудаа ус амар штэ би өөр ингээд bisexual-хгүй юм. Тэгээд за тэгээд ямар ч энэ тийм ингээд юм хүмүүс ингээд гоё эмхтэн үнэл гоё тийм байдаг. Тэгээд яг дунд ангитаа ороод 7 дугаар ангидаа нөө сонгон хичээлгээд анги болгоноос өөрөөр хүүхдүүд орж ирээд тэгээд тэнд нэг охин байваа. За. Тэгэл амар сайн найзууд байхгүй юу. Тэгэл
би бүр ингээ тэр найзтай амиа тавьдаг заа бүр ингээ амар сонин. Тэгэл ингээ муудалцал харангууд яг нэг хосоо харж байгаа хүмүүс нэг тэгдэг. Яг ингээ нөгөө ширээ рүүгээ хараад тэгэл уйлал би. Найзлахаа байсан доо. Тийм найзлахаа байсан доо л тэгэл тэр найзынхаа төлөө бүгдийг хийдэг. Бүр ингээ зүрх сэтгэлээс одоодсон боддог л доо. Тэгээд ерөөсөө сүлд нийлхээ болцсон. Гэтэ одоо хүртэл амар боддог. Яг л ер нь хайртай л байсан юм байна. Анхны минь хайр байжээ чи минь. Нэр хэпэн матч. Тийм гоё дуулдаг. Бач чи минь. Тийм амар гоё дуулдаг. Одоо хүртэл дууг нь сонсохоор бүр ингээд амар гоё. Тэрнээс илүү дуулдаг хүн билээ одоогоор олоогүй л байгаа. Чи ч өөрөө гоё болдог шүү дээ. Ямар гоё. Тий тэр охин намайг бас мэддэг л дээ. Тэгэл намайг тэгээ тоглоод нь гэж боддог байсан юм шүү. 10 жилдээ тэгэл хүрхэн одоодсэн мэдээл хаяа нэг харчин. Гэтэ манай зод амар од болцсон. Чи одоо өөрөө сонсоо баран гэж байгаа дуулдаг өхөө. Сонсохгүй биш үү одоо чи. Сонсохоо. Сонсноо. Түүнд бас LGBT найзуудаас амар олон байдаг. Тэгэл тэрний төлөө бүр хамаг нулимсаа зориулдаг байж гэлээ. Өөр найзтай болчихгоо өөр. 12. Тийм 7-оос 12 хүртэл ч тий хайр байсан. Тэгээд яг стори гэдэг өөрийгөө яг мэдчихсэн. Кино цаашаа амьдэрсэн юм шүү. Тэгээд ингээд бит хоёр ингээд хамт тонон тэгэл хамаг юм хамт хийдэг байлаа. За. Би стрейт. Энэ гэтээ LGBT хүмүүс хайр дурлалт өгөх надад амар таалагдав. Үгүй хүмүүс яаж ингэж дурлахаараа ингэж дурлаад байдیں۔ Тэ. Би ч тэгэл найз хүнтэй өрхөө ирэх. Тэгээ хооч өрхлөд гэсэн дээ. Өрхөө ирэх. Хүмүүс амар кино шиг юм байна. А яагаад ер нь LGBT ихийн төлөө ажиллаж гэдэг юм уу тэгж үзсэн баа. Амар олон шалтгаантай гэхгүй. Нэг тх юм бол амар уйдаал тэгэл залуу малал хөтөлбөрт ороод гэхгүй. Гэтэ ер нь бол манай найзууд донд айгүй LGBT хүмүүс байгаа. Тийм тэр хүмүүс гэтээ хизээч come out хийгээгүй. Тийм гэтээ яа come out хийх юм би ойлгодоггүй, би асуухыг хүсдэггүй. Ер нь найз хүн найз залуухийн талаар би ерөөсөө асуудагчгүй. Тэгэл найз бол найзаараа л явдаг. Гэтээ ер нь бол тантай адилхан 18 он биш гэсэн тийм 10 оноос ч юм уу. Түүнийхэн чиглэлээр ажиллаж байгаад тэр хүмүүстэй нэлээд их ажилтдаг байсан. Гэтээ өөрөө бол заримдаа нөгөө нэг homophobic болж үзнэ. Зарим хүмүүстэй яагаад би homophobic байж байгаад хүмүүстэй ингээ яриад ирэхгүй шүү дээ. Ингээл LGBT би эсэргүүцсэн гот ялангуяа залуучууд намайг бол бүгдээр үзье ядна. Homophobic болол. Чи одоо ийм мэдээлэл цацсан байна, ийм байна, тийм байна. Тэгэл нас насныхандаа үзэн гот нэг за тэр насны бүгдийг ингэж хэлээгөө ч гэсэн тэр 30-аас дээш насныхан ч юм уу. Тийштэй харин тийм гэл нөгөө нэг солонгоо нөгөө нэг хуучин яриадсан гамбууш нараач гэдэг юм уу тий тэр хүмүүсээр төсөөлөдөх шиг байгаа. Тийм гэхдээ одоо нийгмээс арай гайг болсон шүү дээ тий. Яг л шинжлэх ухааны хүмүүс амар туртай болсон. Анх хэлбэр ангитай. Гэхдээ дурлснаа мэдхгүй одоо хамгийн сүүлдэлт дурлах шиг болсон. Дурлсан. За найз хүнтэйгээ жил харамтай манай найз хүнд энэ хоёр крашлдаг. За. Тийм өөртөө итгэлтэй. За ямар гоё түүхүүд ээ. Одоо хүмүүс гэхдээ явуулсан саяны түүхүүдээс бас гоё мэдээлэл авсан бах тийм ямар гэсэн ингэ 10 бүр цэцэрлэгээс ингээл өөрсдөө явуулдаг байсан юм байна. Ойлгож авсан бах гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн маань ярьцлага би бол тэгж боддیں۔ Өнөөдөр яг хэдүүлээ нэг хомофобия ч юм уу те жоохон LGBT хүмүүс үзий яддаг хүмүүсийн тухай яриг бодож исэн бах те. Гэтэ тийм хүмүүсийг бол зүгээр л хайцсан надад амарсан. Тэд дөрвөө тэгэл өөрчлөгдөхөө тулд тэд нар чи өөрсдөө өөрчлөж чинь гол нь хүмүүсийг сайн мэдээлжүүлээл мэдлэгжүүлээл явуул тэгэл гоё чинь тэгээд LGBT хүмүүс маань бас энэ чиглэлээр бас аягүй сайн ажиллаж байгаа. Тэгээ бусад байгууллагууд маань ч гэсэн аягүй сайн ажиллаж байгаа шүү дээ. Нөгөө залуу сэрүүлмэнд тэгээд хамтдаа мавтууд үйлхэн бол аягүй лаг байгаа. Тэгээд би ч тэгэл 2008 оноос явсан бас аягүй олон LGBT найзуудтай болсон. Дандаа лаглаг залуучууд байдаг шүү дээ. Харахад дандаа л нэг ин тэнд дарга марга те дандаа л нэг нийгмийн дандаа нэг өдөртөх дандаа нэг тиймэрхүү хүмүүс л байдаг. Тэр нь бас манай нэг найз чил явсан. Манай LGBT хүмүүс нөө натаа авд ингэж явж байгаа. LGBT хүмүүс бүгд юм царай л гэдэг юм уу? Бүгд юм хөөрхөн байд юм уу? Бас амуутай ч хүм байна. Ян зээ. Царайлаг царай муутай ч бас хүний субъектив юм шиг байна те. Би одоо жишээ нь өөрийгөө царай муутай гэж бодож байгаад бас нэг хүн намайг царайлаг гэж бодож явах юм билүү. Бодгоо. Харин
Ер нь хүмүүсийн нэг юу нэг өөр гэдэг шүү. Одоо чинь надад дурлцсан бол тэр царайлаг гэж бодсон зүгээр нэг харж байгаа юм байна. Чирнэл залуу шүү дээ. Харж байгаа анх харахтаа амар царил гаргасан. Нэг хэдэн сарын амар царамтай харагдал тий. Тэгэл хайртай хүндээ хөөрхөл харагддаг гэдэг тий. Тэр залуучууд. Нүуний царамут хийсэн ч гэсэн аав ээжтэй хөөрхөн шүү. Тий. За энэ удаагийн подкаст ингээд өндөрлөе. Энэ удаагийн подкаст маань нэлээд урт маш сонирхолтой ярилцлагаар өрнсөн гэж бодож байна. Тэгээд бидэнтэй хамт ярилцсан Кена болон Амрада маш баярлалаа. Бас охиндоо баярлалаа. Энэ урт хугацаанд төвчөртэй сууж хүрсэн. Уцаа пепа тараа үзэж байгаа. Энийг сонсож байгаа хүмүүсээс мэдээлэл авахыг хүсвэл бас LGBT төв дээр ирээд нээлттэй ярилцахад бас мэдээлэл олох үн тийм ээ. Тийм Лабела хоёр бол 7 хоног болгон шинэ маш гоё зочдыг бол хүлээсээр байгаа. Тийм та бүхэн бас 7 хоног бүрийн баасан гарагт бас подкастныхаа дугааруудыг бас хүлээн аван сонсоорой. Өшөө илүү сонирхолтой яриаг та бүхэнд бас хүргэх болно, мэдээллүүдийг хүргэх болно. За тэгээ уламжлалт ёсоор амьдрал эрхчлээ хайрын магтуу дэлхийн LGBT хамтлагоос та бүхэнд шинэ хөтлөгч Лабела маань та бүхэнд хүргэнэ. Орхиж надаас холдоогүй ч алдчихэ түүнийг би мэдсэн. Алсрал түүний царай хилээр аялсаар над дээр ирлээ. Хар ба цагаан ярсдан мэд харын хэрний хөрш хаана гэж хилэмгүй нутагт бодлогошрон тэр зогссон. Юр бүх зүйл хэвэндээ ертөнц яг л байдгаараач хайр өөрөө өөрчлөгдөөд хайрын энэ цагт иржээ. Саний үүнээс хойш саяыг төлсөн өдрийг минь байгаль ингээд булаагаад авсан. Ирхчлөө гэр бүлийнхээ төлөө морь нохоо мэд хөдөлмөрсөндөө бас хуурамч бурхтын шүтснийхээ төлөө хүн өөрөө гуйлагчин гэсэн байна. За маш гоё шүлэг үнсэн. Лабелада маш баярлалаа. Дараагийн 7 хоногийнхаа баасан гарагт иргэн бол сая та бүхэн бас дугаараа алгасгүй сонсоорой гэж бас хүсмээр байна. Ингээд баяртай. За баярлалаа. LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.